компанийн аюулгүй ажиллагааны сургалтанд суусаас хойш гэртээ яг энэ галын хүнжил гэдэг юмыг байрлуулад байгаа. Тэгээд ер нь бол сургалтын хүрээнд бол нөгөө яаж ашиглах заавараа бол авчихсан. Гэхдээ яг өөрөө би туршиж үзээгүй байгаа. За ямар нэгэн байдлаар гал аллаа гэж бодоход гал унтраагүй байна. Юу байна? Савтаа ус байна. За тэгээд ингээд нөгөө гагнуурчны нөгөө галын тусгаарлалтаа бэйли байна. За бид энэ иймэрхүү байдлаа одоо туршилт хийх гэж байгаа юм чинь тий. За тэгээд энэ яг хөө гэхээр ер нь бол энийг одоо яг ингээд манай галтайгаа ч юм уу гэж бодчих л доо. Яг ийм байж явах хэвээр үлдгэцэн байж явах хэвээр байнга. Тэгээд эндээс нь татна хаалгаас тастаа гэж боддог. За би ингээд галтайгондоо хоол хийжсэн чинь гид ингээд тэгээд тос мос нь халаад гал гарчлаа гэж бодъё. Тэгэхээр би нөгөө үлдгэжсэн юм аа яг энэ хоёр байруулаас нь татна. Тэгээд хамгийн гол нь сандрахгүй байх хэвээр. За тэгээд нөгөө галынхаа их усрыг одоо тий халааж байгаа индукцийнхаа пилет хийх ч юм уу ингэж одоо унтраах хэвээр. За тэгээд сургалтын дээр надад яаж заасан бэ гэхээр өөр дээр ингэж барина. За бүр ингэж болохгүй. Тэгэхээр миний нөгөө нүүрлүү гал гарчин тий. За бүр ингэж юу харж байгаагаа мэдэхгүй байж болох. Тэгээ маш тайвнаар гараа ингэж бооно. Гараа ингэж барина. Тэгэхэд ингэж барих юм бол миний гарыг түлчихнэ. За тэгээд ингэж болохгүй. Хитрхи ингэж байж болохгүй. Яг ингэж бариад маш алгуурхнаар зөөлн гараасаа энийг биесээ иймхүү зайд зөөлн аач дээр нь тавиад тэгээ ирмгийн дарчна гэж. За би яг мэрэгжлийн бичлэгийг бас доор үзүүлчихье. Хүмүүс яг бүр ингэ мэрэгжлийн хийсэн бичлэг бас нэг тоож үзэхгүй байгаад байгаа юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр яг ингэ өөрийнхөө юугаар би өөрөө ч гэсэн гэрт ганцхан хөдөлгөөстэй гэж бодоход өөрөө туршаад чадвартай болоод авчи. Тэгэхээр 1000 сонсохоор 1000 үзэхээр нэг хий гэж те. За тэр шиг ингэ авчи. За ингэчээд ерөөсөө одоо энийг сөхөж нээж харж болохгүй 20-оос 30 минут яг ингээд орхичих гэсэн байсан. За тэгэхээр ингээд 30 минут орхичин. За мэдээж тэр хооронд мэдээж шаардлагатай бол тэр туснаж дуудана галын одоо нэршлүүдийг дуудана. За тэгээд энэ бол галын хүнжил гэдэг бол энэ ер нь бол түгээмэл байдаг. За тэгээд яг одоо галын хоорч юм уу тэг гэртээ ер нь бол ингээд нэг байлгаж явахт илүүдэхгүй юм байлээ. Тэгэхээр яг гэртээ хадгалчихсан байгаа. Мэдээж яг нарийн хэрэглээ бол одоо бүр мэрэгжлийн хүмүүс бол бас зөвлөгөөг нь өгөөд те. Очоод жишээ галын хоор зардаг компани дээр очиход бол яг л зөвлөгөөг нь өгөөд явчих хаалта. Англиар бол fire blanket гэх янз янзын хэмжээгээр байгаа. За өөр нэг энэний бас нэг одоо аргач юу нь болохоор одоо хэрэглээ нь болохоор одоо манай гэрт ч юм уу орцсон ингээ гал гарлаа гэж бодоход энийг би аваад ингээд энэ өөрөө шатдаггүй нөгөө юу н материал ахгүй шатдаггүй материал. Тэгэхээр галт эсвэртэй. Тэгэхээр энийг би аваад ингэж өөрийгөө тойруулаад нөмрөөд тэгээд ингэж нөгөө нэг гүйж гарах юм бэл. Тэгэхээр би шатахгүй одоо төлөгдөл авах магадлал нь бага гэсэн. Тэгэхээр ер нь бол гэртээ хүмүүсээ нэг ийм юм аваад авчихад бол одоо магадгүй 1000-д 1 удаа гардаг галын тохиолдлоос бол сэргийлээд за нэг учиргүй нэг гал унтрааж баатар болдог юм хэд өөрийгөө нөгөө нэг хамгаалах, гэр бүлийнхнийгээ хамгаалах эрсдлээс одоо сэргийж чадах юм байна гэж бодож байна. За нэг чухал мэдээлэл нь энийг ерөөсөө гэртээ туршиж болохгүй шүү. Яг ийм аюулгүй орчинд, гал алдгааргүй орчинд практик хийх ёстой мэрэгжлийн хүмүүстэй хийх ёстой шүү. Зөвлөгөөг нь аваад. Тэгээ галын мэрэгжлийн компаниуд Монголд маш олон байдаг болсон байлээ. Тэгэхээр гэртээ ерөөсөө туршиж болохгүй шүү.